шувуу ажиллагаан дээр л би ажлын хэсгийг ахалж байгаа. За шувуу ажиллагаан дээр бол одоо бид нар анхд нэг 127 хүн гэсэн. Одоо 40-д 50-д хүн болж байна. Бид нар ер нь хоног тутамд нэг мэдээлүүд авж байгаа. Хэд хэдэн улсаас ганц нэгэн хүмүүсээ авчрах юм ажлууд шатраатай хийж байна. Энэ нөгөө бид нар өөрсдөө очиод гадаад улсад эрүүг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болдгүй юм хуультай. Бид нар эрх зүйн харилцан тусалцаа үүсгэх энэ зарчмаар л явагдаж байгаа. Одоо манай өнөөдөр бас нөгөө ажлын хэсгийн гишүүн Сүхөлд маань цагдаа ерхий газрын дараагаар томилогдчихлоо. Тэгээ дараагийн хүнийг нөхөж томилно. Тэгээ шувуу ажиллагааны талаар дараагийн томилогдсон албан тушаалтан нэг ойрын үед би бас мэдээлэл хийлгэе. Энэ 1-7 хоног 2-7 хоног цугласан мэдээллүүдийг бас нэгтгэж мэдээллүүдийг өгье гэдэг талаар та бүхэнд өгье. За бүгднээр хятад ард улсын зүгээс бас манай хятад ял эдэлж байгаа тодорхой тооны иргэдийг энэ 9-р сарын дундуур манайд хүлээлгэж өгөхөөр ийм таатай мэдээлэл ирсэн. Энийний дагуу бас миний би бүгдээр хятад ард улсад яг энэ үеэр очиж яг хариуцсан салбарын сайттай уулзалт хийх, тодорхой гэрээ хэлцээрүүд хийх бас төлөвлөгдсөн ажлууд байгаа гэдгийг бас товчхондоо та бүхэнд мэдээлэл өгье.